За нэр дэвшигч би нэг зүйл захиж хэлэх гэсэн юм аа. Энэ ардчсан ном олон болоо засгийн эрх барьж байхад энэ ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг анх 8% зээл гэдэг асуудал шийдсэн. Маш олон залуучууд байртай болсон. Өнөөдөр ерөөсөө залуучуудын хүсэл мөрөөдөл бол байр шүү дээ. Яаж байртай болох вэ? Яаж нэг хэдэн төгрөгөөр орон гэрээ төхнүүлэх үү гэдэг ийм л мөрөөдөлтэй байна. Харамсалтай энэ мөрөөдөл бол унтраад байна. Ерөөсөө энэ ипотекийн зээл гэдэг бол танил талтай онд гардаг. Танил талаараа дамжуулж ипотекийн зээл авдаг, орон байртай болох мөрөөдөл нь биелдэг нэг ийм л байдал руу очичоод байна. Тэгэхээр манай Норвегийн Алтуйг ерхий сайдын хэлсэн нэг сайхан үг байд юм л да. Шинжлэл гэдэг бол сэтгэл гаргаж хийх ёстой ажил юм аа гэдэг үг байна. Тэгэхээр танд бол захиж хэлэх үг нь бол сэтгэл гаргаж ажиллаарай. Тухайн үед Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал, Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйг нар олон мянган залуучуудыг байранд оруулж исэн энэ үйл явц улам суларсаар байгаад өнөөдөр цөө нэг зээл танилтай хүний гардаг ийм байдалтай болсон. Эний чинь дагаад залуучуудын байртай болох мөрөөдөл, барилга орон сууц олноороо баригдаж Улаанбаатар хотын утаагүй болох мөрөөдөл замхарч байна. Тэгэхээр гар хүнхэд цөөлгүйгээр ямар нэг шалтгаан тоочихгүйгээр улс төрчдийн буруу нь байх юм бол улс төрчдийн бурууг нь хэлээд дэмжлэг байх юм бол дэмжлэгээ хүсээд энэ залуучуудыг байртай болох ипотекийн зээлийг хэвийн олох энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чин сэтгэлээ дайчилж сэтгэл гаргаж шинжил хийж ажиллаарай гэж ингэж хүсье. Улс орны нөхцөл байдал амаргүй байгаа. Бид нар одоо жилийн жилд олон зүйл татаас өгч олон зүйл мөнгө хэвлэх байдлаар ингэж аргалж байгаа. Төсөв тасарч байгаа. Энэ нөхцөл байдлыг бол тэртээ тэргүй олон яригдсан олон байгаа учраас бол нэг нуршиж бол ярмааргүй байна. Тэгэхдээ энэ урд нь хийжсэн ажлууд дээр бас бид хамт ажлын хэсэг болж аливаа нэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө явхад бол нэлээд сэтгэлтэй, зүтгэлтэй, дээрээс нь хувийн ашиг сонирхолгүй ингэж ажиллаж байгаа байдал чинь анзаарэгдсэн юм аа. Тэгэхээр одоо яг энэ хандлагаараа Монголынхоо мянган залуучуудыг орон байртай болох тэр мөрөөдлийг биелүүлэхэд Монгол банкны ерөнхийлөгчийн хувьд мөнгөний бодлогыг барьдаг гол байгууллагын удирдлагын хувьд хичээл зүтгэл гаргаж ажиллаарай гэж хичээнгүүлэн захиасаа бас дараагийн удаад байнга нэхэж шаардаж ажиллах болно гэдгээ илэрхийлье. За ипотек дээр бол бид нар яг би тантай санал нэг байна. Бид нар энэ зорилтод бүлгээл маш сайн тодорхойлоод тэрнийхээ асуудлыг нь хөнгөлөлттэй зээлээр шийдэж явах ёстой. За харамсалтай түрүү хэлсэн яг зорилт бүлгийн маань 40% шийдэгдсэн. Тэгэхээр яг би бол энэ дээр онцгой анхаарна, ажил томилогдвол. За нийслэл бол ялангуяа энэ дээр бас энэ газар чөлөөлөлт яндан буулгах чиглэлээр ингээд төсвөө заруулаад нэлээд ажил хийгээд концепцийн хувьд бас зөв концепцууд гаргаж байгаа юм билий. Би энийг бол ажил томилогдуулга уулзаж нэлээд наривчилж бас ярина. За ерөнхий зарчмын хувьд бол бид аль болох мөнгө хөвлөх биш бодит мөнгөөр л энийг санхүүжилтийг хийж явах учиртай. За энэ түрүү бас асуулт хариулахдаа орлогод нийцсэн за үлдэгдэл зах зээл боломжтой хүмүүсийн зах зээлийг өдөр механизмаар бүрдүүлнэ. За тэр нийлүүлэлт тал дээр бол ерөн тэр энэ ялангуяа Улаанбаатар хот дээр бол нийслэлийн явуулж байгаа тэр концепцээр явхад бол бас нэлээдгүй юу гарч ирэх юм бил. Зүгээр яг инфляцийн хувьд бол тооцоо мэдээж энэ хувийн тооцоо бол байгаа. Гэхдээ энэ төв банкн дээр ажиллаж байгаа мэрэгжлийн хүмүүсийн яг модель дээр суулсан тооцоон дээр ажиллаж бол би танд тодорхой мэдээлэл өгнө. Ипотекийн хувьд бол бас хүмүүс гишүүдийн асуултанд хариулсан нэлээд анхаарал тавьж ажиллана. За сонсголын үеэр би 2 чиглэл төв банк бол яг засгийн газартай ажиллах ёстой гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр тэр ипотекийг 2013 оноос хойш мөнгө хэвлэх журмаар хэрэгжүүлээд ирсэн. Дээр нь энэ өөрөө манай улсын бас нэлээдгүй тулгуур асуудал. Одоо ч гэсэн энэ үйл ажиллагаанд хөтөлбөрт оролцоод явж байгаа учраас энийг харин зөв болгоё, нарийн фокустай болгоё.